Сайн байцгаана уу? iPhone төхөөрөмжтэй үед хэрхэн чатботоор дамжуулан төлбөр төлөх тухай танилцуулъя. Төлбөр төлөх сонголт хийх үед дараах цонх харагдана. Хэрэв банкны апп нэг товч дарахад аппликейшн нэгдэхгүйгээр App Store руу үсрээд байвал энд дарна уу гэсэн холбоос дээр дарж ороход дээрх цонх харагдана. Холбоосыг хуулан авч Safari браузероо нээж холбоосыг буулгахад төлбөр төлөх үйлдэл хэвэн явагдана. Эсвэл та дараах тохиргоог нэг удаа хийснээр цаашид төлбөр төлөх үед холбоо суулгах шаардлагагүй болно. Энэ цонх нэгдсэн үед санамж хэсгийн энд дарна холбоос дээр даран заавар бичлэгийн дагуу тохиргоог хийгээрэй. Хэрхэн тохиргоо хийхийг тайлбарлаж өгье. Messenger аппликейшнаа нээгээд меню зэсний settings руу ороод Photos and Media-г сонгон Open in External Browser-ыг идэвхжүүлснээр цаашаа төлбөр төлөхөд хэвэн болно.